Гадаад мэдээний дараагийн хэсэгт бид дэлхийн технологийн салбарт гарч байгаа асар том хөрөнгө оруулалтын талаар онцлох болно. Өмнөд Солонгос улс дэлхийн хиймэл оюун ухааны болон хагас дамжуулагчийн зах зээлд ноёрхлоо тогтоохоор эргэлт буцалтгүй шийдлээ. Даваа гарагт тус улсын засгийн газар болон технологийн аваргууд хамтран 3 томоохон мега төслийг аль биесээр танилцууллаа. Энэ бол маш том амбиц гэсэн үг юм. Эдгээр төслүүд нь хагас дамжуулагч хиймэл оюун ухааны дата төвүүдийг хамарч байгаа бөгөөд Samsung Electronics болон SK Group компаниуд манлайлан оролцож байна. Хамгийн том хөрөнгө оруулалтыг Samsung компани хийхээр төлөвлөжээ. Тус компани Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт орших Гуанжуу хотод хагас дамжуулагчийн шинэ үйлдвэрүүд барихад зориулж ойролцоогоор 259 тэрбум $ын хөрөнгө оруулалт хийн гэдгээ мэдгдлээ. Гуанжуу хотыг сонгох болсон гол шалтгаан нь засгийн газраас эрчим хүч усан хангамж, ажиллах хүчнийг бэлтгэх зэрэг томоохон дэмжлэгийг үзүүлэх болсонтой шууд холбоотой. Энэ нь төрийн болон хувийн хвшлийн нягт хамтын ажиллагааны тод жишээ болж байна. Үүнээс гадна Samsung компани дэвшилтэд өндөр зурвасын багтаамжтай санах хойно чипний үйлдвэр барихад нэмж 36 тэрбум $, зарцуулахаар болжээ. Эдгээр үйлдвэрүүд Чонон болон Онян хотуудад баригдах юм. Тус компани 2026-аас 2040 оны хооронд ирээдүйн өсөлтөө бэхжүүлэхийн тулд зөвхөн дотооддоо нийт 1.5 их $80 хөрөнгө оруулалт хийн гэдгээ зохицуулах байгууллагад аль бие осоор илэрхийлжээ. Үүний дийлэнх хэсэг нь хагас дамжуулагчийн кластеруудыг хөгжүүлэхэд шууд зарцуулагдах нэ. Тэгвэл Өмнөд Солонгосын 2 дахь том конгломерат болох SK Group ч мөн адил өрсөлдөөнөөс хоцорсонгүй. Тэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд зориулж урт хугацаанд $710 тэрбум хөрөнгө оруулалт хийх аврах том төлөвлөгөө танилцууллаа. Мөн үүнтэй зэрэгцээд хиймэл оюун ухааны дата төвүүдийг барьж байгуулахад ижил хэмжээний хөрөнгө зарцуулахаар болсон байна. Энэ бол технологийн салбарт хийгдэж байгаа түүхэн том санхүүжүүлэлтүүдийн нэг юм а. SK Group-ийн дарга Choi Tae-won хэлснээр тус компани ирэх 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа зөвхөн Өмнөд Солонгос улс дотроо хийхээр төлөвлөж байгаа гинэ. Энэхүү төр хувийн хвшлийн хамтарсан олон их $80 мега төслүүд нь Өмнөд Солонгос улсыг дэлхийн технологийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний хамгийн гол төв болгож хиймэл оюун ухааны эрийн үед бусад орнуудаас хамаагүй илүү давуу талыг олж авах нөхцөлийг бүрдүүлж байна.